дор мэдэн зарцуулж өргөдүүлсэн нь үнэхээр тэр үеийн дарга нар нийтэд үйлчлэгч төрийн байгууллагын ажилтан гэдгээ умартан албан тушаалаа ашиглаж байсныг илэрхийлж байна. Гэрчүүдийн ярианаас ч дампуурсан банкнуудыг худалдан авсан бизнесмэнүүдэд нийгмийн даатгалын газраас тусалсныг баталсан байна. Тэр үед сэргээн босголт ард хотор экспорт импорт банкуд төлбөрийн чадваргүй болж тэдгээр банкудад манай компани хэмжээний мөнгө саадсан юм. Энэ мөнгийг тухайн банкудад зээлийн өрөнд хураагдсан болон банкны өөрийнх нь барилгуудыг дангаараа бусад компаниудтай хамтран авч борлуулж мөнгө олж авч байсан юм. Яг энэ тохиолдолд бол манай сэргээн босголт банкнд саатаж байсан мөнгөн дүнгээс 100 сая төгрөгийн үнийн дүнд тооцсон энэ барилгыг авч нийгмийн даатгалын шимтгэлд тооцсон төлж нэртэй хязгаарлагдмал хариуцлагат компанид барилгыг бүхэлд нь шилжүүлж байсан санагдаж байна. Энэ үйл явдал 1998-аас 2000 оны хооронд болсон. Тухайн үеийн салбар яам, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа тун таарав. Нийгмийн даатгалын газрын мөнгө гаргах хэрэгтэй 1-2 дугаар гарын үсэг зурагчид зоргоороо байсан нь эндээс харагдаж байна. Энэ бүхний эцэс шүүх 10 жилийн өмнөх энэ хэрэгт холбогдогчид буруутай гэж үзсэн боловч хэргийн хөөн хилцэх хугацаа дууссан гэж үзэн 1986 оны хуулийг хэрэглэн шийдсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолдод тэмдэглэснээр ЦН улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ДЭН улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт санхүү төлөвлөлтийн хэлцэн дараагаар ажиллаж байхдаа 320 сая төгрөгийг буюу онц хэмжээний мөнгийг өргөдүүлсэн нь ЖГ нар нь улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга ЦТ өр авлага барагдуулах тухай ерөнхий гэрээг байгуулан уг гэрээний дагуу хотш сэргээн босголт банкны эрх хүлээн авагч нараас шилжүүлсэн 2 тэрбум 273 сая 232,791 төгрөгийн үнэ бүхий хөдлөх мөн үйл хөдлөхийн төрөнгийг этгэмжлэгдэн хариуцж байхдаа завшсан нь тогтооглоо. Дээрх хүнд гэмтэргийг үйлснээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэхүү гэмтэргийн хувьд 2002 оны эрүүгийн хуульд зааснаар гэмтэрэг үйлснээс хойш 15 жил өнгөрсөн бол гэмтэрэг үйлсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж. Харин 1986 оны эрүүгийн хуульд зааснаар 10 жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж тус тус хуульчилсан байна. 2002 оны эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд гэмт хэрэг үйлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Мөн зүйлийн 12-ийн 2-т гэмт хэрэг үйлсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарын үйлсэн гэмт хэрэгт 1986 оны эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Эмэд 1986 оны эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126-гийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байх тул уг гэмт хэрэгт гэм буруутай тооцох үндэслэл болж байгаа боловч эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байна гэж үзэн ГЖ нараас тус бүр 1 тэрбум 134 сая төгрөгийг ЦД нараас тус бүр 88 сая 500 мянган төгрөгийг гаргуулж улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ. За тухайн үед үлдэгдсэн эрүүгийн хэрэг судлаад үзэхэд энэ гэмт хэрэгт хяналт тавих эрх бүхий албан тушаалтнуудаа өөрсдөө олгогдсон байгаа. Мөн тухайн албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих эрхүй байгууллагуудаас тодорхой хяналт шалгалтууд бас удаадаараа орж исэн байдаг. Энэ хэн шалгалтуудаар ямарваа нэгэн зүйл илрээгүй байх жишээтэй. Энэ юу харуулж байна гэхээр хөндлөнгийн хяналт шалгалт хийдэг эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг тэр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд мэдж байна. Эсвэл ямар нэгэн байдлаар аргалж болохоор юм байна гэдгийг ойлгож энэ симхийг харж энэ гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай байгаа. Тийм учраас энэ гэмт хэргийн гол нөлөөлж өгч зүйл нь хөндлөнгийн хэн шалгалт хийдэг байгууллагууд тухай үед хангалтгүй ажиллаж исэн энэ цаорхойг олж энэ хүмүүс гэмт хэрэг үйлдсэн байгаа. Хоёрдугаарт их хэмжээний мөнгө банкнаас банк дамжиж
улмаар энгийн хүний гар дээр, жирийн хүний гар дээр гарсан байдаг. Энэ маань юг харуулж байна вэ? Тухайн үед энэ бэлэн мөнгөний банкар дамжиж байгаа хэмжээний хөрөнгө мөнгөнд хяналт тавих. Өөрөөр хэлбэл Монгол улсад хууль бус мөнгөний эргэлтэн тавих хяналт суул байсантай холбоотой юм. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийг цаашд үйлдвэрлэхгүй байх чиглэлээр Монгол улсаас бас хэд хэдэн арга хэмжээнүүдийг бол авч хэрэгжүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл мөнгө авах гэмт хэрэгтэй тэмцэх тухай. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хэмжээний гүйлгээ банкар хийгдэж байгаа хэмжээний мөнгөн гүйлгээ банкнаас бэлэн гарсан байгаа юм уу шилжүүлгээр гарсан тохиолдолд тэрийг хяндаг юм тогтолцоо бий болсон байна. За хөндлөнгийн хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа чанаржуулаад ирэх юм бол энэ төрлийн гэмт хэрэг цаашд үйлдэгдэх боломж нь багасна. Энэ хэргийн улмаас хохирсон хохирлыг нийгмийн даатгалын санд төлж барагдуулах шийдвэрийг шүүх гаргажээ. Гэвч манай төрийн имрэнгүй хуулиар энэ хүнд гэмт хэрэгтнүүдийн хэрэг хөв хилцэх хугацаа дууссан гэх үндслээр хэрэгсэхгүй болсон байна. Дампуурсан банкыг худалдан авагчдад тусалж, даавар нь сангийн мөнгнөөс баар ажилуулдаг хүн төрөл мөнгө зээлж, сангийн даснаас хэдэн компани дас дамжуулан мөнгө өргөдүүлж байсан нөхөд ямар ч ялгүй үлдэж. Гэхдээ шүүх энэ бол гэмт хэрэг гэдгийг тогтоосон. Гэхдээ ял оноосонгүй. Ямар ч хэлсэн 2000-ад оны авилгачдын дүр зураг эндээс харагдаж байна. Хэдийгээр энэ 10-аад жилийн өмнөх хэрэг боловч хяналтын тогтолцоо суултай. Дараагаар нь хээл ахвал давтах эрсдэлтэй өнөө үеийнхэнд бас сургамж болох ёстой. Хагиж ийм хэрэг буугараасаа Монгол улс цэцэглэн мандаж Монгол түмэн шудраг ёс ноёрхсон хөгжил дэвшилтэй нийгэмд амьдрах болтугай.